Надад маш олон зүйл бий. Надад хайрлаж явдаг эх орон бий, хайрлаж явдаг эхнэр бий. Нандинж явдаг зүрх сэтгэл бий, намайг үр хүүхэд бий. Та бүхний төлөө бүхий зүйлээ хамтдаа байхыг хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. За манай төсөлд оролцож байгаа бас залуучуудын төлөөлөл болсон Эрдэнэ чимгийн Батчаргалтай уулзж байна. Миний хувьд бол өөрийн ихтгэл үнэмшлэр нэгт орж байгаа. Энэ нэвтрүүлэгт орж ирсэн зорилго маань ч гэсэн бас тийм. Нэгсэндээ би их нэртэй баатар болох гэдэг байхгүй. Хүн болгонд эрх хэрэгчлөөг нь гарт нь өгтөөгөө хамт нийгмийн баялагийг ямар байдлаар зөв хуваарлах вэ гэдэг асуудал дээр бид нар илүү их бодлогын түвшинд ярилцах хэрэгтэй болов. За энэний төлөө юу хийж чадах вэ? Энэний төлөө бол бидэрт иргэдийн эрхийн талаарх ойлголтыг нэгдсэн ойлгох хэрэгтэй. 90 оролцогчид маань ер нь Монголын нийгэм зөв үйлдвэр болох бааtruуд байж чадах уу? Мэдээж байгаа. Монгол хүний модель ер нь монгол хүн гэж залуу хүн гэж хин юм бэ гэдгийг тодорхойлоход өнөөдөр аягүй төвөгтэй болсон. Магадгүй одоо Япон оюутан, Япон залууг төлөөлвөл бид нар метронд сууж байгаа, ном уншаа сууж байгаа залуугаар төсөөлж байна. Америкт байгаа Жоржиг бол Эрдэнэтэй цам цөмсөд пүүз зөмсөө явж байгаа, цөмхөө өрөө явж байгаа залуугаар төсөөлж байна. Монгол залуу гэхээр хин бэ гэдэг тодорхой. Бүгд өөр өөр дүртэй болсон. Яг нэг символик дүр байхгүй болсон. Энэ үед бол энэ дүрийг л гаргаж ирэх хэрэгтэй болов гэж үзэж байгаа. Бидний бол оюун санааны хувьд нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрдөг, нэг нэгнийгээ дэмжиж чаддаг. Өөрөөсөө илүү байгаа хүнийг бол итгэдэг тийм ойлголт руу орохгүй бол зөвхөн нийгэм маань тэр чигээрээ шүүмжлэх гэж байна. Эрдэнэ чимгийн Батчаргал түүхийн багш архивч мэргэжилтэй улс төр судлалын магистр зэрэгтэй 2011 оноос хойш Монголын оюутны холбооны олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байна. Нийслэлийн шилдэг залуу алтан медальт нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт өргөмжлөлт